дотор механикийн бодлогууд дээр хүмүүсийн маш их түгээмэл алдаг нэг алдаа. Энэ болохоор өрөлтийн хүчийг олох. Өрөлтийн хүчийг олох ерөнхий томьёо бол ерөөсөө N-ийг үрждэг нь μ гэсэн томьёо байна. За энд байгаа N нь болохоор реакцийн хүч. Реакцийн хүч маань болохоор юу гэсэн үг юм бэ гэхээр тухайн биед гадаргуугаас үйлчилж байгаа хүч гэж ойлгож байна. Реакц. Одоо ямарваа нэгэн зүйл хүмүүс реакц үзүүлэх гэж ярьдээс хариу үйлдэл үзүүлж байгаа гэсэн. За μ бол өрөлтийн коэффициент. За тэгэхээр хүмүүс ихэнхдээ ямар түгээмэл алдаа гаргаад байгаа вэ гэхээр энд реакцийн хүчийг ерөөсөө шууд mg-тэй тэнцүү юм а гэдэг шууд тогтмол ойлголтыг байгаа байдаг юм шиг байна. Тэгэхээр энд реакцийн хүч маань яг юу хэлж байгаа вэ гэхээр гадаргуу байна. Энд нэг бий байна. Ихэд одоо энэ биес гадаргуулдаг жишээ нь яг байглаас бол mg хүч үйлчлэж шүү дээ. mg хүч үйлчлж их юм бол эргүүлээд энэ яг нүдний 3 дахь үеэсээрөө гадаргуун зүгээс реакц хүч үйлчлэнэ гэдэг юм. За энэ тохиолдолд бол угаасаа тэнцүү. Ягаад гэвэл өөр хүч байхгүй. Гэтэл энэ дээр өөр хүч нэмэгдэж байгаа. F хүч татчих. Тэгвэл энэ татчих байгаа F хүч нь яг үнэндээ бид дээр усаа болон хэвтэй тэнцлэхээр хоригчлогдоод F Y-г нь энэ реакцийн хүчтэй нөлөө үзүүлнэ гэсэн. Ямар нөлөө үзүүлж байгааг за зөвхөн босоод эхлэхийн дагуу хүч үндэ ярьж байгаа шүү. За дээшээ болон F Y байна. Доошоо явж. Тэгэхээр энэ дээр юу болдог вэ гэхээр реакцийн хүч энэ тохиолдолд mg-гээс хасах нь F Y болж байна гэсэн. Тэгэхээр реакцийн хүчийг олохдоо Y-г тэнхлийн дагуу байгаа бүх хүчнүүдийг зурж хоригцолж харсныхаа дараа тооцоолтыг хийгээд реакцийн хүчийг олохоор л